хоногийн 7 дугаарыг удаанаар дууны хэмжээг бага их болгож өөрчилж болно. 9 дугаарыг удаанаар шөнийн горимж шилжиж 10 минутын турш дууралт нь унтарна. Хэлийг солихдоо монгол, солонгос, англи хэлээр сольж болно. Шар өнгийн 6 дугаарыг удаанаар өөрчилж болно. Шооны цуврал дугаарыг шар тал дээрх 24 дугаарыг удаанаар шалгаж болно. Энэ нь төхөөрөмжөд бүртгэлтэй дугаар юм. Эхлээд ухаалаг утсанд Android эсвэл iOS аппликейшнийг татаж авна. Аппликейшнийг ажилуулахад Bluetooth, Wi-Fi, байршлын зөөврийг бүгдийг нь зөвшөөрөн хэрэглэж болно. Шооны тэжээлийг асаагаад аппликейшны зүүн талын ногоон давчийг дарна. Шооны цуврал дугаар нь гарч ирж байгааг шалгаад дараа нь Wi-Fi-г хайж нууц үгийг оруулна. Шоог автоматар холболтолд хийхэд Wi-Fi-д амжилттай холбогдлоо гэсэн дуу сонсогдно. Амжилтгүй бол дахин оролдоно. Шоог Wi-Fi-д холбосны дараа бүртгэлээ хийн. Аппликейшн дээр хүссэн ID болон нууц үгээ оруулаад төхөөрөмж бүртгэх товчлуурыг дарна. Шоог асаалттай байх энэ үед шоо асаалттай байх ёстой бөгөөд цуврал дугаарыг дарж хадгаснаар бүртгэл дуусна. Одоо шоог асаасны дараа шар тал дээрх 3 дугаарыг 3 секунд дарвал автоматар Wi-Fi-д холбогдно. Аппликейшн дээр ID болон нууц үгээ оруулснаар Clearvolt-ыг ашиглах боломжтой. Wi-Fi-г өөрчилбөл дахин тохируулах хэрэгтэй бөгөөд заавал 2.4 ГБ Wi-Fi-г ашиглах ёстой. Крекубыг хуурай даваагаар авчих ёстой ба задлах, унгах, өндөр температур чийгчлээс зайлсхийн. Бас 3-аас 12 насны хэмжээтэй 85 м3 шова, жин нь 200 г, 30 г орчим бүрэн цэнэглэгц үед ойролцоогоор 3-аас дээш цаг ашиглаж болно. Өнөөдрийн зорилго бол Крекубер нар 3, Clearvolt-оор нар 3 өнөөдөр нийт 6 нарыг цуглуулан хөгжилтөөр ахиц гаргацгаая.